батлагдсан. ABC телевиз бол Австралийн одоо олон нийтийн статустай ийм телевиз гэж явдаг. Өөрөөр хэлбэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй ийм ижил статустай ийм телевиз гэж ойлгож болно. За олон нийтийн телевизийн талаар бол иргэдийн дунд бол ойлголт төдийлөн их байдаггүй учраас ер нь бол бүрийн энэ сурвалжлагаас бол олон нийтийн телевиз гэж ямар үүрэгтэй, ямар ач холбогдолтой энэ телевиз байдаг юм бэ гэдгийг бол илүү сайн ойлголт авах бололцоотой ийм мэдээлэл байсан гэдгийг бол хэлэх байна. Тэгээд бүрийн сурвалжлагыг ахад нэг үзье гэж бодож байна. За энэ бол Австралийн хамгийн том телевиз болох ABC телевизийн одоо сэтгүүлчдийн мэдээ бэлтгэдэг Newsroom өрөөнд бид ирээд байна. За энэ бол ABC телевиз нь Австрали даяараа нийтдээ 52 салбартай. За яг одоо бидний байгаа энэ Brisbane хот, Queensland мужид бол нийтдээ 8 салбартай юм байна. За ер нь бол ABC телевизийн нийтлийн бодлогын хувьд бол юу болов гэхээс илүү яагаад болов, учир шалтгаан юу вэ гэсэн энэ анализ талдаа мэдээллийн нэлээд одоо нухацтай өргөн хүрээнд мэдээлэх тал дээрээ бол нийтлийн бодлогоо чиглүүлдэг гэдгийг редакторууд нь ярьж байгаа юм. За ер нь бол төрөө санхүүждэг, олон нийтийн статустай. Гэхдээ удирдах зөвлөл нь бол нууц байдаг. За эндээс гүйцэтгэх захирлаа томилдог. Редакц нь бол энэ удирдлагын багаасаа бол хараат бусаар ажилдгаа гэдгийг бол онцолж байгаа юм. 2009 оноос эхлэн ABC-гийн удирдах зөвлөлийг томилох шинэ системийг нэвтрүүлсэн. Үүнийг BBC-гийн системч гэж нэрлэдэг. Төрөөс санхүүжилттэй боловч удирдах зөвлөлд төрийн төлөөлөл оролцоо байдаггүй. Цэвэр олон нийтийн төлөөлөл сонгогддог. ABC-ийн жилд 1.2 тэрбум Австрали долларын санхүүжилт улсаас авдаг боловч эрх баригч нам улс төрийн хүчнээс үл хамаарч мэдээлэл бэлтгэх хууль эрх зүйн орчин нэгэнд бий болсон гэж онцолж байна. Австралийн олон нийтийн радио телевиз 1929 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ард иргэд болон ABC-гийн ажилтнууд төсөв бууруулж байгаагийн эсрэг мөн улс төрийн нөлөөний эсрэг хүчтэй тэмцэж байсан. Үнэхээр үр дүнгээ өгсөн. 1942 онд өргөн нэвтрүүлгийн тухай хууль, 1983 онд олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсан. Дээрх хуулиудад бие даасан хараат бус олон нийтийн радио телевиз байх бүхий л боломжийг олгосон гэж үздэг. ABC-ийн радио телевиз, вебсайт, интернет үйлчилгээ, олон улсын хамтын ажиллагаа гэд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотроо мэдээлэл, танин мэдхүй, урлаг, спорт, нийгэм, хүүхэд зэргээр төрөлжсөн сувгуудтай. 52 салбараараа дамжуулан Австралийн өнцөг болон бүрээс шууд дамжуулах бүхий л бололцоог хангахад онцгой анхаарсан байна. Бүхий л хот тосгоны мэдээллийг өдөр бүр тогтмол нийлүүлж, сүүлийн жилүүдэд сошиал медиа чиглэлд ихээхэн хөрөнгө хүч зарж байгаа гэлээ. Brisbane хот дахь манай салбарт гэхэд сошиал медиа буюу Facebook, Twitter хариуцсан 40 мэргэжилтэн ажиллаж байна. Бид жишээ нь Instagram зориулж, зурагт мэдээ, Facebook зориулж маш богино видео мэдээ, Twitter зориулж товч мэдээллүүдийг минут тутамд нийлүүлдэг. Мөн энэ талбарт ямар мэдээлэл шинээр орж ирж байна, хүмүүс юуг илүү сонирхож байгааг ажиглаж байдаг. Сошиал медиа хэрэглэгчид аль мэдээг илүү их сонирхож байгааг шууд гаргах програмын тусламжтайгаар тухайн өдрийн мэдээнүүдийн эрэм дараалал өөрчлөгдөж байдаг. Хамгийн олон үзэгчдэд хүрч байгаа мэдээлэл автоматар нэгдүгээр дэрэмлэгддэг. Энэ мэтээр бүх мэдээллийн байр солигдож байдаг нь үзэгч сонсогчдын эрэлт хэрэгцээний дагуу мэдээ үйлдвэрлэгдэж байна гэсэн үг. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээ санаачлан хэрэгжүүлж байгаа Эрдэс баялагын иж бүрэн санаачлагч хөтөлбөрийн хүрээнд хэвлэл мэдээллийн 18 байгууллагыг төлөөлж сэтгүүлчид инхүү Австрали улсын туршлагаас судалж байна. Энд бол одоо сэтгүүлчдийн маань гол үзэж харж байгаа зүйлүүд бол нэг талаасаа хэвлэл мэдээллийн салбар үндэсний одоо мужи улсынхан болон одоо орон нутгийн жижиг одоо хот тосгоны төвшөнд за нөгөө талаасаа бол энэ уул уурхай эрчим хүчний салбарын энэ нөхцөл байдал нь ерөнхийдөө яаж одоо хөгжиж байгаа юм одоогийн чиг хандлага ямар байна мөн одоо ямар одоо асуудал байна тийм бол тэрнтэй бол одоо танилцж явж байна. Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр сэтгүүлчид Австралийн төв телевизийн Brisbane хот дахь салбар болон Dalby, Toowoomba зэрэг хотууд дахь орон нутгийн сонин телевиз, мөн Австралийн хамгийн том газ үйлдвэрлэгч компани, нүүрс олборлагч зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. За Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул эхлэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажил эд өрнөж байна. За энэ тухай мэдээллийг бид өдрийн сурвалжлагуудаараа бас шуурхай дамжуулан хүргэж байгаамаа. За сонгуулийн бэлтгэл ажил өрнөж байгаатай холбогдуулан энэ 7 хоногт сонгуулийн ерөнхий хорооноос одоо сургалт зохион байгуулсан. За энэ тухай мэдээллийг манай сэтгүүлч Сүхбаатараас шуурхай дамжуулан хүргэсэн үйл явдлын мэдээллийг одоо эргээ харъя. За сонгуулийн ерөнхий